Монгол улсын баатар Бэгзийн Геван Төвөн дүүдэ тэргүүтээ эх орончд бидний бахархлаа. Хөдөө жахуу эрүүл мэнд нийгмийн салбараас төрөн гарсан Монгол улсын хөлбөрийн баатар Өлзийн сан хувраг, халтрын дэлэг, доржийн мөнхөө, жилхаажавын авдаа нарын хөлбөрийн баатрууд улсынхын хөдөлмөрч гэдгийг илэрхийлүүлээ. Хүн зуны аж амьдрал, хэл соёл, ангаах ухаан, эдийн засаг, шинжлэх ухааны бүхий салбарт манлайлж, өмнөд туулыг судалж, дэлхийн шинжлэх ухаанд хөв нэмрээр оруулсан жачингийн цэрэн дэлг тэргүүтээ эрдэмтэн мэргэд бол улсынхын оюунлаг гэдгийг баталгаа юм а. Монгол төрийн наадмын төрөө дархан аврах хорлоогийн баямөнх, намсааживын батцуу тэргүүтээ үе үеийн хүчит өгчүүд хурдан хөлгүүдийнхээ алтан жолоог төрийн наадам тэргүүлсэн Монгол улсын тод манлаа уяач бичээрэн далаа тэргүүтээ хямрлаг уяачд Ирэмгийн харваачдын цэц манлай улсын даян мэргэн дамирэнгийн нуржмаа нармал Монголын биетих соёлын дархлаа юм а. Зуун жилийн өмнө 50 хүрэхгүй мянга байсан улсчууд бид өнөөдөр 100 мянгуулаа болно өнөр болж Монгол улсынхаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тархан сууршаад байна. Ажилсаг шударгуу, хөдөлмөрч зан чанар, санаачлагта бүтээч манлайлалаараа сүршсэн газар бүрдээ улсынхын үлгэр дуурайл болдог нь бидний бас нэгэн бахархал юм а. 2025 онд Монгол улсын хэмжээнд ганцхан аймаг 100 жилийн огоо тэмдэглэх нь улсчууд бид юм а. Улсынхын оюунлаг, улсынхын хүчирхэг, улсынхын хүн чанартай, улсынхын зочломтгой хамгийн чухлан улсынхын нэгдэж чаддаг гэдгийг харахаар бүх Монгол шагшин хүлээж байна. Аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын хуралдааны тогтоолоор аймгийн засаг даргаар ахлуулсан 13 салбар хороо бүхий баяр наадам зохион байгуулах комисс түүх 100 жилийн он бэлтгэл ажлыг хангахаар хариуцсан ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний ач холбогдлыг уулзалт золголт гэхээсээ илүү өргөн цар хүрээтэй нэр хүндтэй үйл ажиллагаа гэдгийг дахин онцолж байна. Учир нь нутгаа гэсэн нэгдэм сэтгэл, хамтын хүчээр хөгжлийг бүтээх, итгэл зорилгоо нэгтгэх, хийх ажлаа зөвлөлдөж, өөр өөрийн хувь нэмэр хамтын оролцоогоо тодорхойлох нь чухал юм а. Илүү тодруулан хэлбэл мянгуулаа цугласан энэ танхим бол өнөөдөр бидний амар мэндэ мэдэлцэж танилцах, нэгдсэн ойлголцод хүрэх хамтын ажиллагааны ажил хэрэгч талбар болж байгаагаараа үн цэнтэй юм а. Улс аймгийнхаа түүх 100 жилийн ог хамтдаа өргөн дэлгэр нүүр бардам тэмдэглэн өнгөрүүлцгээе. Та бүхнийг унган нутгийн тэн буян заяа түшин ивэж ажил үйлсдэн өргөлж өдөө дэлгэрч байх болтугай эрүүл энх сарвул сайхныг хүсэн өрөө. Баярлалаа.